Хуучин эмнэлгийн балгас. Монгол гэр бол байнга буулгаж бас барин босгож зөөж байдаг учраас дотор нь ямар нэг муу зүйл орогнож чаддаггүй. Харин байшин бол анх босгосон тэрэл газраа нурж унтлаа орших учраас янз бүрийн энергийн үйлчлэлээс зогтсон муу зүйлс орогнож болдог талтай хэмээн алдарт Ватиканы хориотой номын судраас уншсан санагдана. Өдгөө нийслэл хотод байх янз бүрийн муу зүйлс оргонсон элдв эвдэрхий байшин хаягдсан барилгуудын талаар өчнөө мэдээлэл хэвлэлүүдээр гардаг. Гэхдээ эдгээр дотор муу зүйл агуулсан хэмээн яг хүлээн зөвшөөрөгдсөн барилга нь тоотой хэдхэн бэ? Сонгон хайрхан дүүрэгдэх хуучин эсэглаадны барилга, Баян зүрх дүүрэгдэх цэргийн ангийн хуучин автогараж, Дамбат аржаагийн хийдийн орчин байдаг 2 давхар нурсан балгас гэх мэт. Тэгвэл энд хуучин баян цогтын сангийн аж ахуй гэж байх үеэс үлдсэн эмнэлгийн хуучин барилгын тухай өгүүлье. Хуучин баян цогтын төвийг нүүлгэж аргалантын сангийн аж ахуйн ард талд шинээр байгуулснаас хойш тэнд баахан хоосон байшин үлдсэн юм санж. Тэр үеэс л баригад гэж нэрлэдэг болсон бөгөөд мөхсөн газар үлдсэн хүмүүс хормоор нурж буй хоосон байшингуудаа ямар нэг сонин зүйл агуулсан хэмээн ярилцдаг болсон билээ. Гэвч соц нийгмийн үед тиймэрхүү яриаг нааш цааш нь задлахгүй хав дардаг байсан учраас хүмүүс төдийл сайн мэддэггүй байсан гэж хэлж болно. Харин 90-ад он гарч ардчлал эхлэн бурхан шашин сэргэн дэлгэр мэгц хуучин баян цогтын баригадын бүх хүн тал тийшээгээ нүгээд алга болсон юм. Ингээд л жинхэнэ балгас болсон хідэн байшин үлдсэн юм байх. Тэгтэл хэдэн жилийн дараа Баруун аймгаас хэсэг туугарчин хот руу малтууж явах замдаа бороо шорооноос хоргодон тэр хавьд хонсон гэдэг. Туугарчид ч малаа хэвтүүлчихэд хуучин байшингийн шалнаас ховхлон авчирч гал түлээдэл сууцгааж байж. Мөн туугарчдын хамгийн бага нь болох 20 настай хархүү байс хийгээдэл ойролцоох томхон балгас руу орж шалны банцнаас нь ховх татан авчирч байсан нь хуучин эмнэлэг байсан байшин юм санж. Бас болоогүй туугарчид замдаа нутгийн улсад 2 үхрэх хямдхан 8 алж мөнгөтэй болсон тул тэр хавийн айлаас 6 шил охин нэрмэл авчихсан. Нэг ёсондоо ажиллаа хийхийн хажуугаар найрлаж байсан байгаа юм. Ингээд 3 шил арх хөнтөрч шилийг нь шидсэний дараа нөгөө хүүг ахаад л эмнэлгийн балгас руу модонд гүйлгэж гин. Хөөч ах нарын хишгээс нэг том аягийг хөнтөрчихсөн тул сүрхийг халж бярч чадлан амтагдчихсан. Шалны банцыг гараараа хүүхүү татан хуулж байтал гинэтхэн ард талд нь хүн яолох чимээ гарчээ. Энэ байшинг анх боссон цагаас эхлэн маш олон хүн нас барсан тул нутгийнхан угаасаа сэжиглэж цээрлээд шалных нь банзыг хохлох нь байтугай шагаачж зөрхөлдөггүй байсан юм байх. Ингээд хүүг эргэж харахад цагаан хувцс өмссөн туранхай эмэгтэй хан түшээ зогсчихсон цусаар түргэн. Хөө эсвэлэгчаа болохоо байла. Хурдан ирээд тариа хийгээд өгөөч. Химэн түүний зүг гараа сарван зогсож байгаа нь харагджээ. Модонд явсан хүүч юм мод авчрах. Мух орилсоор үсэн өргөйчихсэн гүйж ирэхэд туугарчдын архин гарах шиг болсон аж. Гэхдээ тэд чөтгөр шулам хий юмны тухай огт бодсонгүй. Харин тэднийг архиуж байгаагаар далимдуулан мал хуйг нь дээрэмдэх гэсэн зорилготой нутгийн индианууд ирсэн байж магадгүй гэж боджээ. Гэвч хүү эмнэлгийн балгас руу зан юу ч хэлж чадахгүй муухай орилсоор байж. Туугарчид ч буугаа сумлан барьсаар эмнэлгийн балгас руу гитсээр яг хуучин чулуун довжоон дээр хурж байтал өмнөөс нь цагаан халаад өмссөн нэг хүүхэн гарч ирсэн байна. Тэр хүүхэн буу барьсан туугарчдыг үл хайхарсан янзтай гараараа түлхэн холдуулж алив цаан чинь өвчтний зүрх зогсох гээд байна. Химэл амьсгалын аппарат хаа байна? Гисээр хажуугаар нүнгөрч хажуугийн нэг хаалга руу орсноо буцаж гарч ирээд балгас руу гүгээд орчгож. Ил хачин явдлыг харж мэл гайхсан туугарчид араас нь яваад ортол балгасны нэг буланд хөх гэрэл сүмэлзэн тэр гэрлийн доор ухаангүй хөвтэй нэг хүний дээрээс цагаан өмсгөлтэй 3 хүн бүхий ч өгсөн сандран зогсож байгаа нь харагджээ.
Товарчид ч үүнийг хармагцаа болохгүй юмтай таарлаа гэдгээ мэдсэн бөгөөд цөм нам дороо зогссноо нэг нэгээрээ ухарч эхэлсэн аж. Гэтэл тэдний яг ард талд нэгэн буурал үстэй цагаан өмсгөл өмссөн хижээлдүү хүүхэн гарч ирэн "Та нар өвчтний хар гэрээс ирсэн улсоо. Өвчтөн ухаан алдчихад сэхээ орохгүй байна. Та нар битгий сандар. Бид нар шаардлагатай бүх зүйлийг хийж байгаа." Гэснээ нөгөө хөх гэрлийн зүг санд мэнд алхан оджээ. Харин буу барьсан товарчид үнийг хараад бүрч ихээр айж сандарцгааж байлаа. Тэгтэл товарчдын нэг болох 50-аад насны хөгшин ир айсандаа ухаан нь балартан газарт үхэд хийн унсан аж. Энэ үед хөх гэрэл сүмэлдсэн газар зогсож байсан хүмүүс сандралдан "Алдчихлаа. Алдчихлаа" гэх дуу гараад үүнтэй зэрэгцэн нэг ногоон дээлтэй хүүхэн товарчдын хажуугаар уйлангүйгээд гарах нь харагдсан байна. Товарчид ч айсандаа ухаан нь балартаж унсан хөгшнөөс сэргээхээр оролдож байтал төрүүчийн буурал үстэй эмэгтэй яран алхаж ирснэ. Энэ эмнэлэгт 64 дахь хүн нас барж байна. Байгууллагадад дөнгөж 2 жил болох гэж байж ямар олон хүн өхөвдөө. Эмнэлэг биш оршуулгын товчоол гэмээр санагдах юм. Гэж амандаа үгэлсээр муурч унсан товарчны дэргэд сөхрөн сууж халааснасаа нэг тариа гарган судас руу хийхэд айсан товарчид зогсоож чадсангүй. Тэд бүр энэ явдал үнэхээр бодтой болоод байгаа билүү? Юу билээ хэмээн алмаарч зогссон аж. Тэгээд буурал үстэй эмэгтэйг тариа хиймэгц муурч унсан хөгшин ир сая сэхээ орж өндөйн босоод "Бид нар үхэрийн байшинд ороод иржээ. Зүгтаарай. Зүгтай" хэмээн учиргүй муухай хашгираад эхэлжээ. Тэгэхт нь нөгөөдүүлэнч түүнийг чирсээр эмнэлгийн балгаснаас хумгүй гарч довжоон дээр очих үед дотроос нь нэг цагаан халааттай хүүхэн шагаан "Наад хүнээ дуугүй болгооч. Эмч хүнд өвчтөн үзэж байна" гэж хэлчихэд балгасны хаалгыг тас хидэлгаажээ. Яаж ч бодсон ийм зүйлтэй таарсан улс айж балмагдалгүй яхав. Ингээд товарчид юун арх дарс ууж найрлах. Тэр даруйхан майхан саваа ачаалж мал хуйгаа босхон дуугаад тэндээсээ хөдөлж галзуу харын худгийн оролцоо ирж байж нэг юм хонголсон байгаа юм. Тэгтэл маргааш өглөө нь хийсвлэгчаар бугуурууга тариа хилэгсэн хөгшний бие огцон муудаж илэрч балаарч муухай оролцоор байгаад үдээс хоохон нөхөрлөл сангийн аж ахуйгаас хүний их хэмж ирэх үед амьсгал хураасан гэдэг. Үүний дараачаас товарчдын үлдээсэн яриа нутгийн хүмүүсийн үдсэн харсантай нийлэн нэмэгдэж баяцаар эмнэлгийн байшинд хинч гар хүрэхээ болсон аж. Одоо ч гэсэн хуучин баян цогт гэж байсан тэр газар зөвхөн эмнэлгийн байшингийн суурил ганцаар үлдсэн бөгөөд бусдыг нь хүмүүс буулган нурааж тоосох товпиг нь ашиглаад дууссан билээ. Хэрвээ танд манай бичлэг таалагдж байгаа бол subscribe дарж биднийг дэмжээрэй. Баярлалаа.